нэг охин бичсэн байна. Сонирхолтой асуулт асуусан байна. Мөнгөө хонх гэдэг хүн амар анаа ийм асуулт асууж болох эсэхийг мэдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд аутизм буюу нийгэмшиг харилцааны эмгэгтэй хүүхдүүд ихээр орширсан билээ. Шинжлэх ухааны талаас үүссэн очир шалтгаан эмчлэг татсан арга байхгүй. 5-6 хаартай хүүхдүүд хэлд ороогүй, бухимдал ихтэй, доктортой суудаггүй, хүнтэй харилцах дургүй хүүхдүүд ихээр бий болж байна. Энэ талаар очир шалтгаан юу байдаг юм бол хэрхэн ангаах учраа олохгүй байна. Таны бодлыг сонсож байна бол тоо гэдэг аа гэнэ. Асуучхад одоо болох уугүй юу гэх юм уу? Өвгөд бид хэллээ шүү дээ. Чадахгүй гэж. Бид домч өгсөн бусаа. Өвгөн би домч өвгөн бусаа. Гэхдээ ажаад байх нь. Наад шинж тэмдэгтэн үрсүүдийг нь угаас энэ үрсүүд нь ямар нэгэн учрыг, ямар нэгэн зүйлсийг ихэн сонирхохдоо туйлшиж сонирхоод харагдаг тийм үү? Тэгэхээр тэр сэжмээр нь дадлаар нь засах юм болов уу гэж бид ажаад байдаг. Тэр зүйлийг нь дагуулж, тэр сонирхлыг нь дүүргэх зууртаа түүнийг нь үйлдэлээр хөтөлж дагуулна. Тэдэнд бол илүү сургаад тэгээж ингэж гэж жижиглээд нэмэр үгүй харагддаг. Илүүтэй үүнийг нь хамсан үйлдэж байж, хамтран чиглүүлж байж, дуртай зүйлийг нь түүгээр нь үйлдүүлж түүнд нь суулгыг гэсэн амьдралд нь нэмэртэй гэх дадлыг хэвшүүлэх юм байна л гэж бид бодсон. Энэ удаан бид бас ажиглалтаа хэлж байна, тийм үү? За ямагтайч бид нэг эрдэм гэж эхлүүлсэн үлийн ингээд ацгална гэж бодохоор айттай байна. Арыг нь харна гэж бодохоор бахтай байна. Та сайхан од гараг бичсэн байна. Сорж танцсангүй өршөө өндөрдөөд минь төрөө дээдэж төвнөд итгэхэд өөрийн чадамжиндаа анхаарч хичээе гэлаалаа гэнэ. Угаас наад өрчин тэгжл байгаа шүү дээ. Даанчиг өгөр улаач минь наад үртэн чинь анд нэгэн болохоор даанч мэдээд дотроос гжигдэж инээгээд байх юм ятар чинь. Хараад байхна. Бид хараад л ажаад л суухтна. Ер нь бидний цаг үед магад хараа хүрхээ хариуцвал үүлийн дээд гэж сандаг байлаа. Хараа хүрхээ хариуцж барвал шүү. Үүний ар дээр сонор хүрхээ хөөцөлддөг байлаа. Гэтэл одоо энэ цаг үед ажаад байх нь хараа хүрхэн дэндүү ариун юм. Хамаарах ёстой түүнийг дагаад ихсээд байх юм аа. Сүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хараа хүрэх газартаа хамаарах ариун зүйлс дотроо нэгэн алдаар зорж чадахгүйгээс хойш нэгэн амьдралаа дүүргэж барахгүйгээс хойш аль болох өөрийн үлийг эрсдлэн бодсон ч тэр, ачааг нь бодсон ч тэр, үүлийн учхаан сансан ч тэр, өнцгөр нь хилтлээд өөр нэгэн даатгаж явбал болох юм болов уу гэж бид харддаг. Харин үүнийгээ зангидж барах. Үүнийгээ зангидж энэ тоон гих үүлийнхаа нийцэлд таацуулж барах ухаан мөн зориг их шаардлагатай шүү. Хэрэгтэй болов уу гэж бид харддаг. Энэ үгийг л наад зайрантан үрд хэлж юу дээ. Тэгсэн юм сүрэнгээд охин өрн эвлэг ухааныг хэлж болгоно уу? Хэлсэн шүү дээ. Хүмүүс сургадагч чум хэрхэн зэлээ гэсэн. За өвгөд бид дахиад үгсээс өөр гарцгүй боллоо. Өвгөд бид эрдэм гэж шалчаад нэг олзуулсан байна. Тэр нь нэрэн энэ юу шалчаад байна гэх анзаарга үүсчээ. Нэг олж юу гэсэн бараагүй байна. Тэр нь юу вэ гэвэл үрсүүд нь би та нарт хэлсэн шүү дээ. Альва учхийг эхлээд харахтаа яагаад эхлүүлсэнийг шууд ямар гэж дүгнсэнтэйг холбож хараа гэж хэлсэн тийм үү? Хэлж байсан санаж байна уу ягруудаа? Харин энэ хооронд нь шалчиж байгаа, энэ хооронд хэлж тайлбарлаж байгаа зүйлс нь тэр дүгнэлт рүү хөтлөгч хэгчд нэмэр болж байгаа л хэрэгслүүр гэсэн. Гэдг нь юу хэлэх гээд байна вэ гэхээр өвгөд бид утга хэлээд дагуулаад дүгнэлт хэлээд байгаа.
Харин тэр хооронд нь чалчиж байгаа үгсийг та нар лавлахаас илүүтэй дүгнэлтийг нь лавлал илүү ухаан авна. Та 5 ёдрууд мөн анх тэгээд байсан тийм үү? Өвгөд би за лавлах үгүй вэ нү гэхэд хилцэж байгаа утгыг дүгнэхтэй холбож лавлахгүйгээр ердөө чалчих хооронд нь таслаж байгаа таслал утгыг завсарлаж байгаа цэг дээр л илүүтэй анхаарал хандуулад байна гэж хэлсэн тийм үү? Тэгэхээр бидний нарын олё гэж бодсон хичээсэн олж чадаагүй олсон энэ байна. Өвгөд бидний чалчсныг дуулаад л нэрээ ийм ухаан байгаа юм байна, ийм үчиг юм байна. Ийм үчиг болохоор ингэх юм байна гэх сэдлийг аваад үүнийг нь дуулаад тунгааж явж байгаад мартсан ч хамаагүй. Сэдлэн өөртөө тунгаажл байвал тунгааснаас нь үр чамд үлдэх нь үлдээд үлдэхгүй нь тэгээд л урсгал усаар хөөгд гайтай явчихна. Үлдсэн харин чамд өвгөд биднээс очиж байгаа үр чамд хамаатай өөрийн чинь угсааны сэдэл угсааны чинь оч үлднэ. Игэж шигшигдэх ёстой юм ууг нь. Гэтэл зарим үрсүүдийг ажаад байхад өвгөд онгод хэлсэн юм байна. Үнэн байлгүйгээд аагүй бээгүй цэгтэн таслалтай бүгдийг нь чийжлэх гээд байна. Яах гэж тэгж тархиан дүүргэх юм. Яах гэж тэгж өөрийгөө эдэлсийг цуцаах хэрэгтэй юм. Хэрэггүй шүү дээ. Амар үрэл өвгөд бидэнтэй их санал нийлж байна. Өнөө гараг. Завтан сэргэлж. Да болов. Олон асуудал байна. Дуусахгүй нөө. Дуусгана. Өвгөд бид дэгдчихээр дуусчих байлгүй дээ. Өртөөлөгчний араас өрөөл өрсүүд нь чангаагаа суулгачихгүй байлгүй дээ. За алийг унших вэ? Үрчи дэнслээж яах вэ ёдор минь. Нүдэндээ өрцснөө л унш. Тэгэнгүүт чиний дэнсээ орчхоор сүлдсэн олон утга гарч ирж магадаа. За. Инх тамира гэдэг хүн бичсэн байна. Амар содар уншиж байгаа холыг ажаач жунсог 2 удаа уншлаа. Цэгцийг сурах бас ажаа сайн хийх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Гэвч цэгцийг сурах бэрх байна. Дамчин содар бодоо барьж ibэхэг бүгдийг зэрэг ихэлсэн энэ тэндээс нь л уншаад яараг байх юм. Хүний нутагт байгаа хүн байна гэнэ. Цэгцийг сурах үндэс нь ердөө өөртөө хатуурхах сахилга өөрийн мадгаан хорих төвчээр л байдаг юм а. Ердөө л тэр. Түүнээс биш. Өчнөө утга, өчнөө мэдлэг, өчнөө мэдээлэл аваад цэгц суухгүй. Тархи дүүрнэ. Магад уншснаа, мэдээлэл авснаа алдаараа үлдээж явбал тархи гих тагч чинь дундарч магадаа. Тэгэмгүй бол дими хоосон агсаад л байна. Яах вэ? Хоосон гэж үгүйсэх нь хайшаа юм. Гэхдээ ямагтайч өссөн зэгц чинь бүрдэхгүй. Өөрийн мадгаа хориод эхлэх чадхал аваас тэн төвчээр үүсдэг. Өөртөө хатуурхад чадаад эхэлвэл тэн сахилга үүсдэг. Хэлбэр шүү дээ. Гудраа залгимаар байвал жажлахыг хичээ. Хомхороо шунаад байвал хэрэглээгээ тана. Нойрноос мороо өгөх гээд байгаа бол хүчээр өөрийгөө хамгийн дургүй үүлэндээ хүлж нойртойгоо эсрэгцээ. Махнаас хутгаан хугчаад байгаа бол мацаг барьж болно. Бүр чадамгүй бол жарж ажиллаж болно. Өөртөөгөө тэрсэх нь байна тийм үү? Дуулж байна уу төшөө өдөр. Бит жишгэн чи шүү дээ. Тэрсээд ирэхэр хүмүүн яах вэ гэхээр хүч зарах хэрэгтэй болно. Хэм зарцуулах хэрэгтэй болно. Цуцна. Тийм үү? Ядран шүү дээ. Харин тэрсээд цуцаад ирэх учхаас л түүнийг за ямагтайж
Энэ дадлыг суулгахгүй бол ингэж хохирох юм байна гэх ухааныг яс махаар нь туулаад ирэхээр өөртөө хоногшуулаад эхэлнэ. Түүнээс биш. Та нар сонссон л байлгүйд. Нойрыг унтаж бардаггүй гэж. Тийм үү? Яагаад нөгөө 6 авир гэдэл түүнийг засах нь 9 ухаан гэдэл бүр нэг тодлоо тэмдэглээд өнөрдөөд өвгтөн та нарт сургаа түгээгээд орчсон бэ. Ердөө л энэ шүү дээ. 3 мухыг чинь 3 9 ухаанаар л давах гээд байна шүү дээ, тийм үү? Гэтэл учиг гэж бодож байна да, ядрам минь. Дуул. Боллоо. Үрчиж яах вэ, дуулаад л вэ? За залхаж байна уу ядруу та? Залхаасаа билээ дээ. Тэр соосо алтан хоёуг түрүүн таны хэлсэн өхөн дээр бичиж явах шиг байна. Өөрийгөө ялан дийлэх эрдэм гэж байдаг болов. Хамгийн хэцүү зүйл нь өөрөөр ялах юм байна да. Эсвэл ялагдах ч юм уу ККК. Энэ Саран гэрэл Батнасан гэдэг хүн сонирхолтой асуулт асуусан баг шиг байна. Алтан хуйгийг анчсан уу? Бичих байна. Хадаар бичих байна. Биш ээ, наад нэг алтан хуйгийг сая лавлаад байснаа энэ яах вэ? Өнөөх нь гэдэл. Та хариу хэлэхгүй байх юм. Амьсгал авах завдалгүй лавлаад байхаар яаж хариулах юм? За. Үгэлхийн тулд өөрийн алдыг нь ядаад өвөр улаачийн алдыг нь амьсгалаар дүүргэж байж л чалчин үсттэй. Тэгээд өөрийгөө ялан дийлэх нь яг л ингээд хоорондоо уйлдаатай юм лавлаад байна уу? Үржи эсвэл хөтлөөд байна уу? Хориглохоос эхэлнэ шүү дээ. Гэд боддоо гэд хэлчихээ. Яатрууд бидний өгж байгаа, хэлж байгаа утга ухааныг авахаас илүү өвгөд бидний хэлбэрийг дуурайх юм ядруудаа. Яах гээд байдаг ухаанууд вэ? Тэглээ ингээд үзэгдэх өнгөнд чинь дуурайх хэлбэр чинь өвгөд бидний өгж байгаа утга наалдаад байна уу? Ухаан ядрууд болтой. Хүмүүс нь дөөрөж сурцдаг шүү дээ. Тэгэхээр бас нэг талаараа сурч. Хүмүүний үндсэн авир тийм шүү дээ. Хэдий нас тогтсон, хэдий үйл даасан гэх боловч боломжтой гэхийг нь харж байж л хүмүүн үйлддэг. Боломжтой гэдгийг жишгэлэх нь өнөө оройлогч хэдэ, үүтгэгч хэдэ. Хүмүүн гэдэг ядаж байх нь хамгийн сул гэх үү, хамгийн хүлээн авах ариун үнцэгдэх үү, хүр дээрэн үргэлж та нар довтлуулдаг болохгүй, үүнийг чадахгүй, та нар чадахгүй, та нар барахгүй гэх сэтлэр өөрсдөө хорчихдог ухамсаргүйгээр харьцгалждаг хэлж байгааг дуулаж байна уу? Тэгвэл түүнийг чинь боломжтой юм да гэдгийг харуулах нэг онцгой сэтэлтэн эсвэл тэрсүү үзэлтэн эсвэл магад өвгдөөн залсан улаач байна уу? Өрөөл нэгний тууллыг харсан ухаантанч байна уу? Боломжтой гэдэл жишгэлэхэд түүнийг та нар харж нэрээ тиймдэг. Нэрээ тийм шүү. Ядахна муугаар бодоход та нар барьцаад үлддэг. Энэ өдөр чадаж байхад би яагаад дутах гэж боддог тийм үү? Үүнийг зүгээр хөглөвөл та нар харилцсан нэг ирэлж барна. Цаашлаад бүр анд болно ийм өдрүүд. Зүгээр эхлүүлвэл. Тэгэхгүй жөтөөрхөж хөглөвөл аргашаа хараасан араасан шаах юмсан гэх хөстөн болно. Үнэн тэр шүү дээ. Нүр чи ямар үг хөөгөөд байна өдөр минь. За тэр яах вэ? Эцэнд Бацуух ганц цацрал гээд нэг юм ихтэй. Амар минь дүү өвгд эцэс минь. Шууд дамжуулалтанд нь таарлаа. Өрн нэг учиртай эргэлзээгээ тайлах гээдээ. Зорилго минь Монгол айл гэрийн хэмэр нь болсон ирчүүдээ итгэл урам зориг өгч өвдгөө арчаад босготон дэмжээд өгөх чин хүсэл байна. Ихэнх ирчүүд маань архины хамааралтай болчихсонд харамсаж өөрийн зүгээс ийм нэг хүнээр ханиал сонгоод дэмжээд өгвөл араасаа олон хүнд агуулах үлгэр дуурайлал болох хүнтэй амьдарч байна.
зам мөрмийн зөв гэдэгт итгэлтэй байгаа ч хаяа жаахан шантарчих гээл байдаг. Гэхдээ өөртөө ташуур өгөөдөл өөртөө өгөөдөл явж байна. Бие засаад гэрээ засаад төрөө засахыг уялдуулаад хийж болохыг архины хамааралтай хүмүүсийн үндсэнтэй мөн чанарыг олон таниулж ойлгуулах гээд нийтийн сүлжээнд орох гэтэл дэрэгдэх ханаа муулаад өөрийгөө дүүлгэх гээд байгаа ч юм шиг хандлагатай болчих гээд яаж дэрэгдэх хүнээ нэр хүндийг нь унахчлахгүй зөв буруу сайн мууг нь хамтаараа гарах гарц байна гэдгийг хүмүүст ухуулж ойлгуулах зорилготой хичээж зүтгэж явандаа буурал минь. Таны хэлэх эрдэнэ аавын сургаал мэт үнэтэй санагдах учир танаас урсах амин үгийг тасаж суунда. За яг наад үрчин хэлэх үг сэтгэлийг нь багхан мохоож магадаа. Гэхдээ дуулчихад зүгээрээ. Өдий дайны золиос гаргаж өдий дайны жишг болж юу гэж зүтгэж байгаа охин үрийн хувьд мохохгүй юм ч байх. Өвгөд бид үнөө сархтанд байна уу? Эдэнд байна уу? Үнөө тамхинд байна уу? Ер нь юунд ч байна. Донтохыг бол ердөө яах вэ? Хаацайлж хамгаалж өөмөрхөрөн өрөөл химийн өөр хүчин зүйлийн нөлөө гэж ярьдаг боловч тэр хүчин зүйлийг нь магадгүй тэр нөлөөлсөн химийн үгүйсгээд байхад түүнийг ард нь гам барьж засал хийлээ гэхэд ард нь гам барьж залрууллаа гэхэд түүний ард дээр хат барьж тэгж байж л өөрөөсөө шалтгаалхан үйлдэж байж л давдаг дон гэдгийг тэгж давдаг гэж өвгөд бид хардаг өвгөд бид тэгж харсан аждаг учраас л наад охин үрд хэлэхэд ердөө за наад охин үрд хэлэхээс илүүтэй nii ирчүүд нь сархтан живээд байна гэж хэлж байна тийм үү? Nii ирчүүд байтугай nii эмсүүд нь ч ялгаагүй живжил байдаг. Ердөө зориггүйдэд байна юутрууд нь. Магад зориг нь зоос болохоор зоостон болчихоор зориг нь дүрчлээ гэж сэтгээд байна. Магад зориг нь зоос болохоор зоосон олж чадахгүй болохоор гутаад гудраад байна. Зорилгоо дүүргээгүй болохоор сэтгэл нь гутраад байна тийм үү? Хэцүүгээ барахгүй болохоор хэлбэрлүү унчих гээд байдаг гэж бид хэлдэг тийм үү? Тэр лүгэл унаад байна. Тэгэхээр nii ирчүүд нь сархтанд хүртээд байгаа нь өнөөл өөрийн хамар доорхоос хальж харахгүй байгааг нь шинжээ. Дааж байгаа нэртүүд нь хүртээд байгаа нь ердөө дааж барснаар аархдах нь ч бий. Дааж чадахгүй дэ гундгинч би альд нь ч байсан сархтыг ердөө үүлийн хэм задлах хэмжээнд өөрийн алдыг тайвшруулах хэмжээнд л хүртнүү гэхээс үүнээс хэтрүүлвэл угаас л гудардаг нэг л гэж тооцогдно. Өвгөд бид бол ердөө зориг дутсных л гэж харддаг. Тэгэхээр наад охин үрийн хувьд үнэхээр тийм нэг хань болгож, тийм нэг жишг болгож явах гэж л байгаа юм бол, явж л байгаа юм бол ердөө эхлээд цаад ирнэ хамсаад нэг зорилгын төлөө зүтгэх үгүйг нь мэдэх хэрэгтэй. Мэдэх аваас тэр зорилгыг нь баг багаар нэг зорилго нь нөгөөгийнхөө гიშгүүр болох хэмжээнд нь уйж зорилгоо тодлох хэрэгтэй. Тийм зорилгоо тавих хэрэгтэй. Тэгэмгүй бол эр хүмүүн гэдэг угаас л зоргоор туйлах шинжтэй байдаг болохоор нэгхэн зорилгонд хашигдахыг хизээж хүсдэггүй. Харин энэ зорилго нь үүнийг давбал үүний ард ийм байгаа шүү гэх уялдаатай харилцан хамааралтай нэгийг үлдвэл нөгөөхийнх нь гიშхүр энэ зорилгыг дүүргвэл ийм хэмжээний хонжоо авна гэх сэтлийг эхэлж барих хэрэгтэй наад хүмүүрийн хувьд. Яагаад гэвэл ийм дундчихсан сархтанд байна уу юунд байна уу дундсан өрсөд хохирлыг бол тоож хилцэхгүй. Хохироод байгаагаа мэдээд байгаа хэрнээл гудраад байна гэдэг ч хохирол хилээд тэнд ухахгүй. Харин алдад ч нь болоод аминд ч нь болоод сэтгэл дойр болгонд ч ийм хонжоотой гэдгээр нэг удаадаа төрий барьж нэг удаадаа донгоос нь холдуулах арга гарц хайж болох юм да.
Ер нь тэгээ дон гэдгийг хүмүүн өөрөө л сархад байна уу, юу байна уу? Өөрөө болио гэж сэтгэхээрээ л салдаг болохоос ер нь хэцүү дээ. Өвгөд бид тэгээд угаас донтох хэмжээний хүртдэг, донтох хэмжээний тийм үрсүүдэд дурггүй. Тийм болохоор тэр талаар тэр үчгийг, энэ үчгийг тайлах гэж элдв засад холбогдож хутгалдах дурггүй. Тэгэхээр өвгөд бидэнд бас туулал бага байх нь тийм үү? Ердөө ажсан хэмжээндээ багхан туулалда дөрүүлж хэлэхэд ийм л байна да. Болов уу? Болсон байлгүй дээ. Одоо болсон бах тоо. Та өргөд чинь үнэн гарыг яач хавтэ. Артай нөө яг нэг хэлээд. Саяны тэр хүүрийнх нь яг тэр асууж байгаа асуултын агуулга нь миний санаж байгаагаар яг өөр болохоор тэр одоо чатгаараа тэр архичин одоо архины хамааралтай тэр ирчүүдийг л тэрнээс холдох тиймэрхүү хүсэлтэйгээд байдаг. Тэгээд л өвгөд бид чадхаараа л хариуллаа шүү дээ. Дэрэгдэх нөхөр нь болохоор тийм хамааралтай байж байгаа тэрийг болцсон юм шиг. Тэгвэл сайн л байна шүү дээ. Тэгээд ийм юмаа гээд түмэн түгээгээд нэг түмнийг түүчээлээд одоо сэтгүүлээд явах гэсэн чинь нөхрийнхөө нэрийг хундаачих гэсэн санаа зовж байгаа. Наадхын нэрээсээ л авлана үсттэй. Нэр чинь гунтах уу? Үр чи гомдох уу гэж авлана үсттэй. Хэр нь үл тоож байхад өвгөл биднээс шавлаад яана. Наан чин харин ирийнхэн дэм, ирийнхэн ухаан л мэд хэрэг болохоос өвгөд бидний өглөө өг нэмэр үгүй. Хэллээ шүү дээ. Тэгвэл та нар нэг олны дунд нь л өвгөд бид бас хэлж байгаа нь зориг өгөөтгөө. Зориг нь харин ийм хэмжээний. Зориг нь харин хохирлыг хаах гэхээс илүү эхний ээлжинд хонжоо нэм да гэдгээр төрий барьж донгоосон салаад ирэхин цагт нэг салах гам гэх үү, салах сэтгэлийн хат суух гэх үү хугацаа өнгөрнөөд тэр үеэс нь эхлээд дахинтаа тэгвэл тийм хохирлтой. Дахинтаа ингүүл ийм хонжоотой гэдэл хэлцэх нь байна шүү дээ. Тийм гамаа барьж, тийм сэтгэлийн хатны тууллаа өнгөрөөчгөл юм бол тэр хэрийн үгийг дуус ухаан цэгцрээд оюун нь хонглогших байлгүй дээ ядруу. За өнөө гарагч нь ацаглаа дүүргэх гээд байгаа шүү дээ. Дүүрч гисэн үү? Аль нь сонгох вэ гэх. Одоо сүлжээ гоцгор чи нэг бол өрөөгдөн, нэг бол хараагдана. Үр чиний сонгосон чамайг уухайлж өрөөнө. Үр чиний амаар уншигдаагүй чамайг муучилж хараана. За тэр нэг хүн тэгнэ Гамбат Мөнхат гэдэг хүн өндөр өвгдүүд минь багтаа сайхан гинэ. Хөвгөр улаачиг гिजиг хурж байгаа. Ядруудаа. Ядаж байхад үүлэнд байтугай. Амьдрал дээр анд болсон ядрууд нь үг дэвсээд байхаар. Тэд түрүүн алтан хуйг гэдэг нэг хүн асуугаадсан хариу хэлгээсэн байг. Хүн болгонд асуудал байдаг. Асуудал болгоныг л сорд гэж авч үзэн яаж даван туулах тал дээр төвлөрөх нь зөв. Эсвэл зүгээр орхиод шийдэгдэг гэд хүлээх үү гэсэн. Өөрөө л мэдчихдээ. Хөгжөөнтэй л асуулт байна шүү дээ. Одоо хүмүүс нэг ингээд яг таны хэлснээр тэгж юм. Сүлжээ гоцоргой минь Гайхан байгаарай. Асуудыг уншаад хаа. Миний асуудыг уншаач гэнэ. Тэг тосон би уншихгүй. Тэг тусмал үржи. Өрөөлөөр харагдсан шүү. Зүгээр. Хүмүүн болгонд асуудал гэхээс илүү хэрэгцээ шаардлага байна. Түүнийг бэрхшээл болгож томруулж асуудал хэмээн харах уу? Сорил болгож өөртөө тулах уу гэдэг ердөө л тосож байгаа нэг нийл хэрэг. Яг л өвгөд бид шалчиж үрс та нар тосож байгаадаа яг адил.
өвгөд бидний чалчиж байгааг ёдор хуухайнууд худал хуцаж байна гэж тосгоно би. Үүл нь би дэмтэй байна гэж тосгонч би. Харах өнцгөн л хамааралтай. Харин сорил химэн бодоод тосоод авчихсан бол түүнийг давах тооцоо төлөвлөгөө зориг ир түүнийг дутааж болохгүй л гэсэн үг. Сорил химэн сорвилж л байгаа юм бол үйлдэж явж байтал ядаад сорилоо давдаггүй юм гэхэд тэр зуураа сурдаг юм байгаа биз дээ. Харин асуудал болгоныг оршиж байг. Үр би оршиж байхад өнгөрөөж явчихна гэд орхиод байвал магад тэр асуудал нь харин аюул болоод агсаж мэднэ. Тийм үү? Гэт бодох юм бол яах нь вэ? Мөн л асуудал гэдгийг эрен билж, асуудал гэдгийг тооцож, асуудал гэдгийг таних үүний тулд ажихал хэрэг гараад байгаа үсттэй ёдрууд минь. Тэгэхгүй тулгарч байгаа болгоно магад өнөө гараг хайшаа харж шингэнэн гарах уу гэдэг нь нэгний хувьд асуудал гэдэл бодцоход ийшээс хар шингэнэн гаргахаар буруутахаар ийшээс хар сарихаар зөвдчгөөд байвал ийм хэмжээнд өөрийгөө унгаасан бол түүнтэй үг хэлцэх шаардлага үгүй төвөг цаашаа. Тийм оюутантай, тийм охор бодлонтой ямар юмных нь үл хэлцэвд. Тийм үү? Тэгэхээр юуг асуудал хэмээн тооцож, юуг асуудал хэмээн шийдэх ёстой юу, дутаах ёстой юу гэдгийг мэдхийн тулд тулгарч байгаа хэрэгцээ шаардлага өөрийнхөө өдөө ботол агссан магад өрөөл нэгэнтэй хамссан чадамжийн хүрээгээр шийдэх үгүйгээл тооцох хэрэгтэй болно шүү дээ. Тийм үү? Магад чи гагцаар хинч бишээ. Магад чи гагцаар хэн нэг аль нь ч байж болно. Гэхдээ чиний үнэлсэн асуудал хэмээн шийдэх ёстой сорио гэснийг нь гагцаа давахгүй бол чи хинч биш байгаад байна, тийм үү? Гэтэл чамайг хэн нэгэн гэж үнэлдэг үүлэнд хамсах үсүүд байвал чи харин энэ сориогоо давна. Нөхөрлөж байж, хүний сайныг нөхөрлөж байж, хүлгийн сайныг эдэлж байж гэдэг шиг хүмүүн юу нь зовлон бэрхшээл гэх үү, саад тодхор гэх үү түүнийг хамтран давхтаа л илүүтэй. Сэтгэлийн өчгөн зангилагдаж, итгэлийн ив нь бүхждгөө. Дуулав. Дуулаа. За тэгэхээр нааж өдөр чинь асуудлыг сорио гэж бодох нь асуудал байвал байг гэд ар нуруугаа харуулад орчих нь өөрийнх нь хэрэг байх нь. Зулаа сайнаа гэдэг хүн амар мэндүү буурлаа. Эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн их эрдэм ухаарлыг сүнсэн сэрсэн бол аажмаар мэдэх боломжтой юу? Эсвэл заавал өвөг дээдстэйгээ холбогдож байж авах уу? Нүүдэлчин нийгэмд амьдарч байхад ахуйгаасаа энэ мэдээллийг аваад өвөг дээдсээсээ дамжуулж аваад байсан. Өнөөгийн суурьшмал нийгэмд өвөө эмээ маань ингэж дамжуулах мэдлэг байхгүй үед энэ мэдлэгийг авах хамгийн зохистой арга нь юу гэж өвөг та бүхэн зөвлөх вэ? Өртөөлөгчүүд. Одоо мөн шүү дээ. Ялангуяа үрс хойч хүүхдүүдтэй л жамын хууль ёс мэдвэл зохихыг өгч өнөөгийн материаллык нийгмээс мэдрэггүй танихын нийгэм рүү шилжих болов уу гэж ухаарна. Галалаа гэсэн. Лавлаж байгаа нь зөв. Гэхдээ асууж байгаа утхан дээр нь анхаарах хэрэгтэй харагдаж байна. Юу вэ гэхээр юрдөө өвгөд бид замб нартын тухайг мөн үгүйсгээгүй. Эдлэхийг, хөрөнгө оруулахыг мөн үгүйсгээгүй. Юрдөө л хэрэглэхтэй тооццоо, хэрэглэхтэй тархиан ухацгаа, хэрэглэхтэй хохирлоо нөхөцгөө гэх хэмжээнд л хилээд байгаа шүү дээ, тийм үү? Тэгж чадвал хэллээ шүү дээ. Та нар уулын бугыг ташраар нь сүргээр нь унгаалаа гэхэд дахинтай 10 бүлийг үржүүлж хаваас хамаарч байгаа 5 хөшөө малаас чинь ялгаагүй учраас тэн та нарт эрх нь үүсэд байна шүү дээ. Тийм үү? Төлөөр нөхөс. Тэгэхгүй л хэрэглэхийн тулд тархиан хэрэглэхгүй л хомхоороод байгаа учраас л эдлэхийг, өнгө
өнгө мөнгөний хорвоо гэдэл чичлээд байгаа итал дуурайд байгаа болохоос алийг нь ч үүсгэхгүй. Ердөө зохисдох хэмжээг зохисдох тунг барих л ёстой. Зохисдох хэмжээг тооцох үндсэл нь ердөө хохирол хонжоогоор дөрөөлдөг юм а хос дөрөө юм а гэдгийг л хэлээд байгаа юм а. Эхлээд юу? Үйл гэдэг үчгийг танилцахад баг багаар гэв юу гэлээ дээ. Нөгөө яаж одоо үр соожтой дамжуулж Наад гэсэн төгсгөл утгана. Эхлэн зүнс мэдрэмжээ баг багаар алсан зүг үү яах вэ? Заавал улаач болох уу? Бидний үг гэсэн. Тийм үү? Тийм. Тухайн хүмүүний сэрсэн эснээс л хамаарна шүү дээ. Тухайн угсааны адгсан сэтлээс мөн хамаарна шүү дээ. Тухайн хүмүүний мэдрэмжийн таньсан хөгөөс хамаарна шүү дээ. Магад угсаан гарвлынх нь адгаад байдаг. Улаач болох нэг нь дүлээрээд л явна шүү дээ. Эсвэл үгүйсгээд л өгөр улаач чигмийн дутаагаад л жишгэн. Өгөр улаачаа зайлах гэж өвгөд бид ямагтаж 2 хавар хөөцөлсөн шүү дээ. Тэр байтугай 20 хавар дутаадаг өрсүүд ч байдаг. Эсвэл ингээд яагаад лавлаж байхад ч өвгөд бид өртөөлөгч гэсэн бэ гэхээр та өрсүүдэд байгаа хүмүүн болгоны ухамсаргүйгээр магад зарим нь ухамсартайгаар донтож байгаа энэ өртөөлөгч гэдгээс нь дамнуулбал илүүтэй үг гэдэг говьсон утгагүй чимээ хураагчаар дамнуулаад хазаасан өчиггүйгээр тусаад байгаа учраас л өртөөлөгчөөр дамнуулна гэд байгаа нь тэр шүү дээ. Тийм байгаа биз дээ. Одоо бидний юу ч хэлчиж, яаж хуцаж, яаж зураар тонгочж, яаж авиран гаргадгийг одоо ингээд л шууд л дуулж байна шүү дээ энэ өрсүүд. Ой ёдор гэж үгийг нь үнэнгээ дуулаад байсан үгсэн хойшин ийм өвгөн бэ гэд бодох нь ч л би байгаасаа. Хөөрхий өвгөд гэдээсэн чинь үрс бидэнтэй адилхан хүмүүний авиртал гэж бодох нь байх л биз. Тэр нь олон болоосоо. Онгод гэдгийг оройн дээд. Онгод гэдгийг орчлонгийн үнний туйл айтан бодолгүй. Чадхаан чадаж хамсхан хамсдаг. Дийлхэн дийлж моххоо мохдог гэдэл бодчихвол анхлан бид хэлсэн шүү дээ. Яагаад бид дагаж бодож байна уу гэдэг нь ердөө л бидний үгийг утгыг тайлх нэг үчгийг анзаарах нэг үнцэг болгоод л ашиглаадах гэдэг үүднээс л дагаж бодуулах гээд байгаа. Түүнээс биш бид үнний туйл болж энд худал хуцсахгүй. Ердөө л энэ шүү дээ. Тийм болохоор л бид хилээд байгаа нэгнээс нь бид энэ дараалж өвгөд бид чалчихтаа ердөө ёдруудаа та нар сэхэрсэн болоод үүнийг сэрсэн болоод энэ өртөөлөгчөөр өвгөд бидний чалчиж байгаа өрөөл өндөр дээдүүдийн сургаж байгааг дуулжд байгаа юм бол та нар одоо үйлдэх цаг чинь болсон биш юм уу гэд лавлаад амыг нь асуугаад ацхыг нь нэхэд байгаа нь шүү дээ. Тийм байгаа үстэй. Тийм болохоор өрх тавьсан гэдэг байгаа. Энэ юм аа. Та ёдрууд ч гэсэн ялгаагүй судар ном гэдэл хөглөгдөөрл сэхээрэл яваад одоо үйл үлдэж байгаа үстэй. Тийм ээ. Хэвтэртэн тухлах хугацаагаа алаад л дураар нь дургах мөчөн орхиод л ингээд л өвгөд бидний чичлээ үгсийг сүлжээгээрээ дуудуулаад гозгороор хэмжүүлээд л сум шүүд. Тийм үү? Чамд өөр ямар хоч өгөх вүлээд. Үсээ авчихвал хожгор гозгор л их ба. Өөр өдөгтөөж алгадаа ядрууд. Энэ нэг сонирхолтой асуудал байна. Чиний хөвдөө. Одоо наадуул чинь бүгд тэгж бодож байгаа. Яа сүлжээ гозор сонирхолтой санагдаж лавлуулах вэ гэж бодож байгаа. Тэгвэл бас толгоогоос ашиглаж магадгүй те. Эсвэл ийл гой харьцаж магадгүй те. За. Ёо саран гэрэл батнасан гэдэг хүн. Амар байна уу?
хийж байгаа үйлээ хийсэн ч хийсэн санагдахгүй унтаж амрах гэхлээр амарч чадахгүй ямар нэгэн зүйл хийх ёстой ч юм шиг тэрнийгээ юу гэдгийг мэдэхгүй хаанаас эхлэхээ мэдэхгүй яах ёстой юм бол доо энэ насандаа яг юу хийх ёстойгоо яаж мэдэх вэ мэдэх боломжтой болов гинэ. Харин яах юм бол доо. Наадах чинь уг нь хэлбэр юм дөө. Хүмүүн гэдэг үйлдэлтэй л өөрийгөө ажаад эхэлвэл наадхан болоход мөн хэлбэрд алдаан цуцхыг анзаарахгүй. Ходоод хоосрохыг, хоол нэххийг үл тоогоод л цуцах ядралтай үл өшөөгоод л догдолж үлддэг үйлэл олчихвол наадах чинь шийдэгдчихнэ. Тэгэхгүй ердөө хэрэгцээ шаардлага амьдралын хэрэглээг нь дүүргэх хэмжээнд л үйлдээд байгаа учраас өөр үйл үлдэх гээд үйлдэх ёстой нь биш юм гээд голоос нь гогдоод байгаа хэрэг л дээ. Улаас нэгний хувьд бол удмын үйл гэж тооцогдно. Эгэл нэгний хувьд бол энэ замбад оршиж байгаа шалтгаан гэхүү голын хатгаас гэхүү хөглөгцсөн үйл гэхүү тэр нь шүүд. Ингээд л олон шүүд. Яагаад өвгөд бид ингээд нэг цөөрэн аятай үг болгоныхоо магад өгүүлбэр болгоныхоо ард дээр ажил анзаар гэд байгаа нь шүүд. Энэ дадал та нар суучихвал тэгээд эзэн гих сэдэл бүгдэнд нь суучихвал өргөө гэртээ эзэн хүн өөр нэг хэрхэн үлдэхийг өргөө гэртээ өөрийн дэгээ сахиулахыг өрөөлийн үйлдэхийг хэмжиж ажиж өөрийн дэгээ сахиулахыг л бодсон шүү дээ, тийм үү? Та өдрүүд бидний өргөөнд орж ирэхэд л ядахнаа л тахил руу минь давхаага живэ огтлоо тажчихсан шүү. Гал руу минь хөлөө дүлхэвэ ташаа тажчихсан шүү л гээд байгаа бидтэй. Гэтэл энэ өргөөний эзэн бид учраас тэрэ. Яг ийм сэтлэр та нар энэ нийхэм гэж та нар нэг олонлууд үлхэж өөртөөсөө холдуулаад байгаа боловч нийгмийнхээ нэг хэсэг гэдгийг л анзаарчихвал энэ нийгмийг би бүрэлдүүлж байна гэж өөрөө эзэн хэмжээнд харчихвал эзний нүдээр ажичихвал эзний хэмжүүрээр дэнсээгээр анзаараад ажиглчихвал та өдрүүд их олон зүйлийг анзаарч эхэлнэ. Их олон утгыг тайлж эхэлнэ. Их олон үгэн наадгаад өртөж байгаагаа мэднэ. Их олон өрөөлийн тархицснаар хөлбөрч байгаагаа таньна. Та өдрүүдэд хэлж л байсан шүү дээ. Хуухаанууд минь. Шатрын хөлгийн хар цагааны ноён аль нь болох вэ? Бэрс нь болох уу гэхээр харын ноён цагааны бэрс болё гэх нь биш голоо биш. Харин энэ өргийг бүхэлд нь толдох хэмжээний сэтэлтэн байж л та өрсөд бидэнтэй хамсаж энэ өртөөлөгчийн үйлийг хийнэ гэж анхлан хэлсэн тийм үү? Ой өдөр гэж та өрсөдтэй хувьдаа хэлсэн нууцсан хэлчихлээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ нийхэм гээд байхгүй нийгмийн нэжгээ тэсгэ. Нийхэм гэдэг нь бие юм гэх. Та өрсөд нь алдтан хэдрэх хувцаанд толтохоор амаараа гудрах ичийн харах сонгохоор л биегийн их тоодгоо. Харин түүний оронд энэ нийгмийн нэг хэсэг нь бие юм гэж нийгмийн өөр дээр нь боджуулж өөрийн бодолдоо bijүүлж бодоод ирэхин цагт бүгд эзэн ирэхээр хандаад эхэлнэ. Эзэн ирэхийг эдлэх ёстой юм байна. Энэ эрхийг минь хугасалсан юм байна, дөнгөлсөн юм байна, жатгалсан юм байна. Үүнийг давах нь өвгдийн үлээс гадна үйлдэгч бидний хэрэг юм байна. Ёстой асуудал гэж сориог болгож харах ёстой юм байна гэд таниад эхлэн шүү дээ өдрүүдээ. Боллоо доо. Энд чи нэг ганц асуулт байна. За үрчи сэлгэ тэхгүй бол чамааг үг сүлжээ гоцрыг яаж даан гэд бүгд бодно. Сүлжээ бас өөр нэг нь болохоор За чилж байна уу ядруудаа? Чилээг байна. Залхаж байна уу? Залхаагүй.
Дуулж байгаа өрсүүд нь залхаж байгаа байх та. Та өрсүүд үүлийн бодоод залхахаагүй гэж байгаа боловч залхах цаг болсон доо өгнө. За, нэг асуулт асуух уу? Зарим хүмүүст энгийн үед хэсэгхэн зав гараад элтв зүйл бодол хийж суухад гинэт бие зарсгийгээд болиулдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ гэсэн. Зарим юу гэв? Зарим хүмүүст энгийн үед хэсэгхэн зав гараад элтв зүйл бодол хийж суухад гинэт бие Зарим хүмүүс гэдэг чинь юу гэсэн үг юм? Өрөөлийг наад үрчин хэмжээд байгаа юм уу? тэгдэл битсэн байна. Өрөөлийн алдан арзааж байгааг мэдээд асуугаад байгаа юм уу? Үгүүд бид мэддэмгүй. Өөртөө тууллаараа жилчхийг хичээж байна бид. Өөртөө туулаараа жишгэлхийг бодож байна. Наад үрчин зарим үед гэсэн бол харин үгүүд бид хариулах байлаа. Яагаад гэхээр лавлаж байгаа өчхөн хүртэл өөрөөсөө зайлуулж лавлахаар тулж ирсэн хариуцлагаас тулж саа дотор ирэхэд тулж хайлж өстө зэнглээ давх өстө сөрөн ирэхэд яах юм наад үрчин. Юун арзах мантай, алдан арзах мантай л болно шүү дээ. Тийм үү? Гэж бид бодож байна. Залхаагүй байна гэж идэрсэн байна. Энд чинь харин зугаатай юм байна. Нэг үг хэлж хээдэл ямар үг чулуутахыг хүлээгээд л. Магад нэг үгээр өдөхөөр л яг үг нь хараад л. За тэр яах вэ? Ямагтайч бид бол эрдэм гэдгээр жишиглэж, сэдэв болгож, онцолж хэдэн гарагт чалцны хэрэгэн бол гаргачихсан. Өнөөн гарагт яагаад ингэж шууд дуул хурсуудын гиндүүлэн байж л чалчшгүй гэдэг нь өвгөд бид дахинтаа илүү нуршиж, дахинтаа илүү өрөөлийн сонорыг зуцаахгүйгээр харин түүний оронд ийм мэт үгсийг нь дуулаж байгаад л энэ зураа өвгөд бидний үгс хаа хүртэл хүрсэн байна. Хаана нь дутсан байна хэмчих санаатай юм а. Дуулва. Дуулаа. Эцэг би нэг массаж болов. Үр чи гэхээс илүү наад өртөөлөгчийн ардах нь хүсэж байгаа байх та. За сүлжээ лавл да. За ядар гих үгийг мунхаг өрн гагц биеэр зөрүүд муухараар зүтгэдэг гонь биеэр амьдардаг хүнийг хэдэг гэж тосож тогтоосон. Харин та дээдүүд маань өөр буюу өхөөрдөл утгаар ухаарал толгосон гагц эзэн биед хамаатуулж хэрэглэж байгааг сонирцсондоо үг хөн лавлаж тодломж хүсэж байна өршөөж болгоо нөө гэнэ. Өвгөд бид яах вэ? Угаас өөртөө ядрыг мэдэх болохоор л ядргээд байдаг. Өвгөд бид ядар байхад дуулж байгаа та нар ядар бус байхаар шудраг бос шүү дээ. Тэгээд л тэнцүүлээд л ядруудаа л гээд байгаа шүү дээ. Түүнээс биш та нарыг өрсүүд минь эвээ минь ажтай минь өрсүүд минь гээд байж бас болно. Гэхдээ хүмүүний нэг чанар байна. Бид ажаад л байх нэ. Бас нэг туулаан бодоод байх нэ. Ялангуяа Монгол хүмүүний нэг чанар байна. Тэр нь юу вэ гэвэл сайныг хитээдэж тулгаж хэлэхээр мууг нь жалганы ёроол болтол нь жишиж хэлэхээр илүү тусгаж хүлээж авдаг. Тийм үү? Та нар бас тэгдэл үсттэй. Түүнээс биш энэ яг ийм за нэг 10 хурууг дээдийн сайн, нэг хурууг доодын муу гэд бодоход та нэг 5-6 хуруудах хэмжээстэй хүмүүнийг ийм гэд хэлэхэд ийм л юм байна. Байдгал юм байна гэд өнгөрөөчих нэ. Харин энэ амар ядар бол доодын утгат гээд нэгтэн жишээд л тайлбарлахаар энэ амар ядар чинь ийм учраас нь тийм юм байна гэх өвгөд бидний хэлэх гээд байгаа санаа тааны бодолд сонор тусаад бодол чинь хадагдчихдаг. Тийм үү? Туйлт хоёр туйлыг нь зэрэгцүүлээд хэлэхээр тийм болохоор л тэр учраас л өвгөд бид ядрууд гэдэл төвөг цаашаа гэдэл чилчаад байгаа нь тэр. Тийм үү амар ядруу?
Үр чи угаасаа хүмүүний сэтгэл зүйг нь сэтгэлийн зүйчлээд бодлыг зэгцэлнэ гэд байгаа биз дээ. Тий. Сэтгэлийг зүйчилж, бодлыг зэгцэлж, оюуныг тунгалагшуулах нь ердөө л бидний үгээр бол амгалан тогтоож, амгаландаа хүрч нэг хүмүүний хувьд хүмүүний амгаланд хүрэх, нэг олонний хувьд Монголын амар амгаланд хүрэх, нэг дэлхийн хувьд их дэлхийг аврах шүү дээ. Гэж бид сэтгэдгээ ядруудаа. Нэг хүн энэ асуултыг их асуусан байна. Мм. Нэг нь бүхсэнд нөгөө нь сэтгэл байвал амиа бодох уу, ардаа бодох уу? Юу гэв? Нэг нь бүхсэнд Мм. нөгөө нь сэтгэл байвал амиа бодох уу, ардаа бодох уу? Юуны нэг нь бүхсэнд Би байв? энийг ойлгоогүй болохоор асуугаагүй байхгүй. Тэгээд зөндөө их юм давтаж асуугаад байхаар нь бодоод асууж. Өвгөл биднийг тааж мэддэг, шиддэг. Танд зилдэг, эдцэн л гэж бодож тээ. Өвгөл бид чадахгүй. Өвгөл бид чадахгүйгаасаа сайхан шулуухан дутаачихдаг амар байдаг юм. Элдэв ялч ирэхгүй. Элдэв үүлийн сүүл араасаа дагуулахгүй. Чадахгүй бол чадахгүй, мэдэхгүй бол мэдэхгүй. Өвгөл биднийг үгээр түншээж яах вэ? Өөрсдийн бодлоо түншицэх. Өвгөл биднийг утгаар сориод яах вэ? Өөрсдийн сэтгэлээ дэнсэлцгээл ий та. Амиа бодлоон гэд тэр ам чинь нэг хэсэг, нэг эд хэсэгдгээ л бодох ёстой. Энэ ухаан л энэ сэтлэл дутаад байгаа болохоор амиа бодлоо гэхэд бодоод байгаа ам чинь мөнх буссаа. Дунджаар 160, ихтэй 260 л үргэтнэ, илэгднэ. Дигднэ сүнс чинь. Ард дээр чинь нассаараа ман юу гэх, амиараа хаа юу гэх, сэтлэр хайрлаж өндөлгсөн үрс чинь үлднэ. Тэгвэл тэр үрстэй мөн л амиал бодохыг заах уу? Эсвэл энэ үрсийнхээ амийг үлдэх орон зайг нөхцөлийг орчлыг аятан болгож үлдээх үү гэдэг л сонголтын дээр тулна шүү дээ. Энэ сонголт нь уг нь бол хэдийнэ ирчихсэн энэ замбад энэ өргөөн заларч байгаа өгөр улаачийн үеийн үрс та нарт хэдийнэ ирчихсэн. Энэ цаг үед нь ирчихсэн тулчихсан ууг нь. Гэхдээ амиа бодох уу яах уу гэх сонголтыг одоо болтол өөртөө байгаа гэж бодоод байгаа нь л тийм хэл байна да ёдруудаа. Үрс минь гэж та нарыг дуудаж болно ёдор гэхийн оронд. Та нар тэгвэл үр вэ чадах юм уу? Чадах юм бол та нарыг би үрс минь гэж дуудана. Энэ цаг үед ирэх хэдэн үеийнхэн ээлтэй орчлыг их байглаа дээдэлсэн соёлыг тийм хэмжээний үлдэх, жишгийг үлдээх түүнийг соёолуулж барах, түүний төлөө өөрсдөө ялзарч дийлэх үр вэ чадах юм уу та нар? Чадвал би та нарыг үрс минь гэж ёдрууд гэхийн оронд. Үр гэдэг чинь жимсээ өгөхийн тулд өөрөө ялзардаг юм байгаа биз дээ. Тийм үү? Үрээр та нар элдв ургамал тарьж үзсэн үү? Үзсэн. Ялзран шүү дээ. Энэ цаг үе чинь ийм л цаг үе байна. Та нар бүгд үрс. Нэг удмын биш, нэг улсын үрс шүү дээ ёдруудаа. Нэг улсынхаа төлөө өвгөд бидний өчнөө чалчаад байгаа хэмжүүрээр өчнөө жишг болгож хараасаа гих сэтлэр сэтэл болгож анзаараасаа гих үгсээр өөртөө ухаанаж өөрийн орон зайд өөрийн үйлдэх
орчилдоо өөрийн дадалтаа та нар үрс болох хэмжээнд очиж. Өрөөл өндөр дээдүүдийн хэлдэг жам ёсны үзэгдлийг бий болгохын төлөө та нар ялзарч чадах уу? Өвгөд бидний зохист гэж шалчдаг үгний дэнсэнд хүрэх хэмжээнд ялзарч чадах уу та нар? Ийм л үг байна да. Үрсмэн гэдэг нь ивэвэн гэсэн үг бус шүү ядрууд минь. Үр гэдгээ л ухах ёстой болохоос ямар та нарыг балчрууд хүүхдүүд минь. Хэвлээс минь унсан ам минь, төмсгнөөс минь үтгэгдсэн. Үргэлжлэн минь гэж хэлээгүй. Өрдөө та нарыг үрсэл гэдгээ. Өөртөө ялзарч байж өөртөө үргэлжлэлтэй. Өөртөө удмынхандаа өөртөө үр хоочтой үр жимс өгөх. Тийм л цаг үеийнхэндээ уугна. Бидний дэнсээгэр шүү дээ. Тэр л учраа үгэд бид өөрсдийн улаачтан буудгаа. Тэр л учраа олон сая тэр лавлаад байсан хоёр үрээс хоёр зайрантнаас өксүүлээд олон үрсүүд үүлэн дааж өөрийн алдаан өөрийн чөмгөө дундалж өөрийн химээ хугсалж яваа. Гэт та нар бодох хэрэгтэй. Тэгвэл харин амиа бодох уу яах уу гэх асуулт асуух уугүй гэж эргцүүлж ирнэ. Өвгөд бидний үздгээр нэг хүмүүн за жишгэлбэл нэг улаач гэж та. Нэг удмын улаач бодлон зэгцрээд удмаан засаад удмаан засна гэдэг нь золгуулж байж сургаалаа хэлээд л хүрдийн засгтуудыг бид хэлдэггүй. Удмаан засах гэдэг нь бодлын засдаг. Удмынхаа альваг харах үнцгийг зэгсдгийг хэлдэг. Нэг улаач нэг засархад нэг удам засарна. Жишгээр шүү. Хугацаатай шүү. Нэг удам засархад олон угсаа жишгэлнэ. Үгүй ятахта барьцсан үсттэй. Өргөж хэлбэл сэрнэ үсттэй. Олон угсаа засраад хүччээд ирэхин цагт энэ улс Монгол чинь энэ улс Монголыг чинь өргөх бэртангууд, чадалтангууд, хүчтэнгүүд, хэмтэнгүүд гарнал гэсэн үг шүү дээ. За дүндөө уулжилчлаад тийм үү? Өвчөрч байна аргагүй. За зөндөө л өгүүллээ дээ. Болоо байлгүй дээ. Дахиад нэг асуулт асуучих. Хэрэг та болно гэвэл чамаг яахыг сорд хийгээд л суун шүү дээ. За нэг хүн энэ асуултыг хэд удаа асуусан байна. Жигүүртэн мог жоохон гэдэг нэртэй хүн. Амар аноо боорол минь их Монгол улсын үед зурхаач нар мянган жилээр зурхааг зурдаг байсан гэдэг. Одоо 1206 оноос хойш 818 жил болж байна. Энэ цагийг талтаж хараад тосч бэлдээд тисч гарах бүх зүйл замаараа л явж байгаа гэж боддог. Та энэ талаар юу ойлгох вэ гэнэ? Жамараа гэдэг нь тооцсныхын дагуу гэж бодож байгаа юм байлгүй тийм үү? Тийм билүү? Тооцсныхын дагуу боёвж байгаа юм байлгүй гэж лавлаж байгаа байх бодвол яг өвгөд бид тэгж мянган хэмжиж тооцдог нь бусаа хавартан багтаж үлдтгэл гэж бид өөрсдийгөө боддгоо. Гэхдээ зүгээр хэлэхэд тооцлоон гэхэд хүмүүний сэтгэлийг хүмүүний тухайн нөхцөл байдлаас хамаарч гаргах авирыг тооцох ихээ хэцүү бараг боломжгүй. Хүмүүний сэтгэлийг ургуулахад хүмүүний авирыг өгшүүлэхэд өдөөхөд ямар ч тооцоо алдурч болдгоо. Дуулж байна уу? Дуулж байна. Гэдгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр яах вэ? Тэдэн үедээ тийм үеийн дараа тэгнэ гэж нөхцөл байдлыг
зураад хайгаад тооцдог юм байгаа биз. Гэтэл тэр тооцоонд чинь иргэшээ хүчин зүйл нь од ирэхсээр химийн нөлөөллийг ажиллаа гэхэд тосгоч хүчин зүйл нь энэ зам нарт дэрх хамгийн ихээр хохироож байгаа. Хамгийн ихээр барьцгүй байгаа үнэ. Хүмүүний сэтгэл гэдэг, хүмүүний авир гэдэг түүнийг тооцох цаг үедээ байснаас хэр дуртах вэ? Хэр сайжрах вэ? Хэр дээшлэх вэ гэдгээр хэмжихэд ихээ хэцүү л гэж хэлээд байна. Тийм учраас хэрвээ сайнаар бодож тооцны дагуу явж байгаа бол бид энд та нар өрсшүү гэж гашгичих хэрэг үгүй. Ёстой нөгөө асуудал гэж бодохгүй. Ар нуруугаа харуулаад л оршиж байхад болно. Гэтэл үгүй байх шүү дээ энэ нөхцөл байдал чинь. Залруулж болохгүй хэмжээний хохирол руу та нарыг чирээд байна шүү дээ. Та нар чирэгдээд байна. Ганц нэгээрээ багхан бүлээрээ хашгичаад зохист жам ёсны үзэгдлийг болох болохгүйг дэнслээд хилээд байхдаа та нар нийтийн хоморгоор автаад байгаа биз дээ. Тэгэхээр энэ тооцны дагуу явж байгаа хэрэг мөн үү? Барагдуулж болох хохирлыг бол яах вэ? За болио. Би нэг үедээ барахгүй юм бол үр хүүхдээ захиад өгшүүл гэж бодно. Үр хүүхэд минь үргэлжлүүлээ захиараа ингээд би 3 хэлхэнд л хариуцнаа. Магад миний эцэг надад загсан, би үрдээ загсан. Тийм үү? Амнаас аманд жишгээс жишг загснаар хохирлоо мэд 3 үеэрээ барагдуулж болвол яах вэ гэж өнгөрөөж болно. Эцэг минь бараагүй, би хичээл. Би бараагүй бол өрмөн чадах байлгүй гэж. Тийм үү? Энэ 3 цагийн хэлхэнд барагдуулж чадаагүй бол чадахгүй хохирол бол та нар өгсөн хойшоо тооцны дагуу үгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл хүмүүний сэтгэл тэгж их урвсан байна. Их нутгаан гэдэг их сэтгэл тэгж их хөрсөн байна. Өөрсдийгөө сүрхий гэж, өөрсдийн шуналдаан автаж, өөрсдийн бардамналаар хийх гэж, өөрсдийн залхахтаа эс үйлдэхүйдээ баригдаж байгаа авир хитийдсэн байна. Тийм учраас хохирол нь одоогоор ердөө онгочж байгаа их дэлхий дээр тусаж байгаа мэт боловч одоогоор амьсгалж байгаа нийхэм агаарынх чинь тусаж байгаа нийхэм дээр мэт боловч ердөө хүмүүн болгон дээр ирчээд байна шүү дээ. Тийм учраас л бид жалчаад байгаа юм, үглээд байгаа юм. Тооцны дагуу юм даа гэд бид тоохгүй өрхөж болохгүй байгаа юм хамгийн гол нь. Тийм учраас л энэ олон өгсөөний өвгдүүд, энэ олон өндөр дээдүүд, энэ олон чадамжтай хэмтэнгүүд адгаад яарад үглээд байгаа юм. Чадна гэх гордлогоор дэвсээ хийж, чадаасан гэх итгэлээр дарцаг хийж. Гэтэл түүнийг нь ердөө алга хөрвүүлэхийн дайтай буруутны гисхээгээд айл гэж нэхэх юм. Буруутны гисхээ гэвэл яах вэ? Иргшээсэн эцэг тэнгэрийн дэнсээн явдгаараа л явж л байгаа. Тооцдгороо тооцож л байгаа. Хохироосон хонжоо өгсөн хоёрыг нь дэнсэлж л байгаа. Гэхдээ энэ зам нартад мөн л хэлбэраар л сэтгэж хэлбэрлүүл тэмүүлэг өнөөл сэтлэн байгаа учраас алаад өгүүлгээд байна шүү дээ. Гэтэл тэр чинь ялгаагүй хөх толботны нэг үр байгаад байдаг. Ялгаагүй л Монгол хүмүүн байгаад байдаг. Урвсан сэтгэлтэн догшилсон авиртан л болохоос тийм үү? Тэгэхээр та нар тэгвэл та нар шийдгэж чадахгүй болохоор хоосон үгээр өөрсдийгөө өмөрч байгаа гэх бизээ. Шийтгэсэн гэх мэдүүлгийн тэгвэл та нар үндэслэлтэйгээр ийм хохирлыг ингэж үүтгэхэд байгаа. Ийм хохирлыг ингэж эхлүүлээд байгаа юм гэдгийг үндэслэлтэйгээр нотлогоотойгоор дэлгэжтэй. Улаачийн үйл гэдэг нэг урсгалт үйл бусаа. Өвгөд бидэлж ачаад улаач нь хуйгны гол алдын сүүдэр болох үйл бишээ. Улаачийн үйл гэдэг мөнтөө энэ нийхэм энэ замб нарт нь ямар байгааг нь
эргүүлээд өвгөд бидэнд өгөж мэж эргэх холбоотой байж тооцож байж химээ хаан зарцуулах уу хинтээ хаан огтлцуулах уу гэх үлээ. Тэгвэл энэ зам нартынх нь ялгаагүй. Та нар болохгүй гэдгийг таниад байгаа юм бол биш гэдгийг жичлээд байгаа юм бол хохироогоод байна гэдгийг энэ гэж мэдээд байгаа юм бол түүнийг үндслэлтэйгээр л дэлгээд мэдүүлэгчтэй. Ухаж байна уу? Хэлж байгаа зүй тогтлыг. Тэгэхгүй аваас өвгөд бид өөрсдийн зургаар өөрсдийн орших орон зай бус энэ газарт өөрсдийн зургаар өөрсдийн таавар гисгэхэн гисгэж гიშгэлхэн гიშгэлж болохгүй өдрөдөө. Гэхдээ энэ зам нарт гэдэг эргэх 5 твийн цулдал учраас зангилаа учраас үүнийг манах нь бидний үүрэг бас мөн үхтэл үр харам гэж бид үүнийг хэлээд байгаа юм. Дуулгүй өдрөдөө. За болов да. За өнөөдөртөө болоход одоо ч бочоо орж байна. Өнөөдөртөө гэж дараа гарыг бид буухгүй шүү дээ. Түүний дараач мөн буухгүй шүү дээ. Бид чинь бас өгүүлэгдэх юм бодно шүү дээ. Өгүүлэгдэж байж өөрсдийг үнцэнэ өсгөн шүү дээ ядруудаа. Түүнээс чиний хэлснээр өнөөдөө болноо зайлаа. Дараадаа буу залраа гэх юм байхгүй ядруу. Дуулбоо. Яагаад бид болов гэж лавлаа гэхээр өгөөд бид хэлью гэснээр өрөөдийн давлаж байгаагаар жишгэлж байгаа, тандж байгаад хэлэх үгсээ хэлж эхлэе. Гагц эрдэм гэдэгт хүлэгдэхгүйгээр энэ замб дээр нь дуулгах, ингээсэн тэгээсэн гих жишгээ нэсэлчихлаа. Тийм болохоор болов даа гэж лавлаж байна. Одоо хоолоогоор нь авиан давхаар хошногоо эрэгтэлд жичлүүлээр байна гэж бодож байна уу чи? Зугаатай яддаг шүү чи. Зад. Ингээд ямагтаач бид эхлүүлснэн арыг нь ингэж хаалаа гэж бодъё. Олонтон өндөр дэдүүдийн аривантай чиг сургаал. Үүнийг хүргэж, үүнийг түгээх нь хаядруудын үргэлжлүүлэн үйлдэх үйл тийм үү? Тэгээ түүнийг үлдэж байтал ямагтаач. Энэ Монгол минь мөнхөд оршиж. Энэ хөх толтны заяа минь бат байх байлгүй дээ ядрууд минь. Тийм итгэл үнэмшлэр жигүүрхэж, тийм тусах найдалгаар дэм хийж л үүлэндээ шогшиж байгаа хий биетэй өвгдүүдээ ухсан бодлоор чиг хийж огшсон хөгөөр хүл шийгээд үйлдэлээрээ үзүүлж өөрийн орон зайдаа эзэн болж өвгөд биднийг дэмнэж бол хэлхээ ястан урсах нүжтэн алд биетэн та нар хэлж жичлэж химээ нөлөөлж байгаа бид нар гээд хамсаад ирэхин цагт энэ Монголоо мандуулах ихээ хүч болно доо өгнө. Дуулгүй. Боллоо. За боллоо доо. Өртөөлөгчийнхөө чимээ хураагчийнхаа амийг хамхита. Хүс гэлалаа. За болов уу та. Сонсон баялаа манайх. Гэлалаа дэц.